За сайн байцгаана уу? Малцсим гэд програм дээр лаборатори ажил хийх зааврыг шугамн эрц хэлэх юм болчих. Резистор гэж бичиж байна. Резистор. За резистор гэхэр хэмжээнүүд нь ингээ янз бүрээр гарч ирж байна. За энийг сонгоч. Тэгээ яах вэ гэхээр энэнийхээ эсэргүүцлүүдийг энэчнээс резистанс гэсэн утгуудыг ингээд солио явуулчихна. За 1 мегаомынх бол ингээ биччих гэнэ. За 470 Ом бол ингээ бичиж байна. За 470 кОм гэх юм бол К гэж бичиж байна. За ингээ бичвэл 470 кОм болчихно гэсэн. За конденсатор оруулъя. За source-аас биш all group-ээс хайсан дээр капаситор. За энэ pole rated гэдэг нь болохоор туйлтай гэсэн үг. За зөвхөн rated гэхээр туйлгүй. За энийг авчихна. Тэгээд энэ сонгочоод Ctrl R дарж байгаа. Ctrl R дарахаар ингэ ирэх чинь. За эхний удаадаа дэрчлээ. За энэ чинээс болохоор би power source гэж байна. За power source дээр газар за энэ болохоор тогтмол хүчлийн үүсгэр, хувьс хүчлийн үүсгэр, тоон газар, ерөнхий газар. За ерөнхий газрыг авчи. Тогтмол хүчлийг бас ингэж энэгээр авч болно. Энэгээр бас тогтмол хүчил боёо ерөнхийдөө батарей үүсгэж болно гэсэн. Газартай холбож батарей үүсгэж болно. За энэ бол хувьсах дохио гэсэн үг. За тэгээд би тэгшинцэгт дохио үүнд өгөхийн тулд генератор хэрэгтэй. Энэ болохоор функцийн генератор байна. За тэгэхээр энэ болохоор хүчил хэмжигч байна. Энийг газартай холбочихно. Ингээ холбочихсон. Тэгээд тэгшинцэгт дохио гэдэг давтамжийн энэчнээс өгчнө. Duty cycle-ийн 50%. Энэ вольт, энэ милливольт, энэ киловольт гэсэн. Пико, нано, микро, мил, вольт, кило, мега, гига, теравольт гэсэн жигтгөнтэй. За offset гэдэг нь болохоор 0,1 хэд дээр байх вэ? 0,0 дээр байх уу? 0,1 дээр байх уу? Тэгш өнцөгт дохио энэ гурвалжин энэ синусоид. Тэгэхээр бидний хувьд л тэгшинцэгт дохио гэж байна. За хэмжигтэй бол за функцийн генератор дээр давтамж гэдэг байгаа. За тэгэхээр энэ зураг маань болохоор лаборатори дотор байдаг яг жинхэнэ функцийн генератор байх нь. За энэ функцийн генератор маань харагдах байдал нь бол иймэрхүү. За ингээд арталаад үзье. За энэ одоо эргүүлдэг толгой маань болохоор давтамжийг өөрчлөх нь. За давтамж маань хаана харагдах вэ гэвэл энэ индикатор дээр харагдана. За энэ тоонуудаар болохоор давтамжаа оруулдаг байна. За энэ ампл гэсэн энэ амплитууд буюу далайцыг тохируулдаг. За толгой байна. За бидний хувьд бол энэ байна. За offset гэж байна. Offset гэдэг маань болохоор тухайн дохионы 0 цэг гэж хэлэгддэг. За тэр 0 цэг гэдэг нь яг синусоидын хугацааны 0 агшин бол синусоид 0-аас эхэлдэг тийм үү. Гэтэл хугацааны 0 агшин синусоид 5 вольтоос эхэлж болно. Тэгвэл offset-ийн 5 болгоцсон гэсэн. Тэгээд далайц нь 1 вольттой байвал тэр синусоид 4 вольтоос 6 вольтын хооронд одоо шилжинэ гэсэн. За бидний хувьд бол энэ дээр яг тийм синусоид өгье гэвэл энийг би offset-ийн 5-аар өгөөд амплитудын 1-ээр өгөөд ингэсэн тохиолдолд 5 вольтоос синусоид эхлээд дээшээгээ 1 вольтээр нэмэгдэх буюу 6, доошоогоо 1 вольтоор хорогдох буюу 4 болно гэсэн. За ийм тохиргоог нь offset гэж нэрлэдэг байна. За duty cycle гэж байдаг. Duty cycle гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр импульсийн үргэлжлэх хугацаа нийт үеийнхаа хэдэн хувьтай тэнцдэг вэ гэдгийг илэрхийлдэг. Duty cycle нь 50% байвал нийт үеийн импульсийн үргэлжлэх хугацаа нь 50% тэнцвэ. Duty cycle нь одоо энэ дээр тэгшинцэх тохион дээр байна. Duty cycle нь 10%-аар өгчих юм бол өөрөөр хэлбэл би яг амьдрал дээр энэ лабораторийн энэ төхөөрөмжийн толгойг эргүүлээд минимум хавцаар 10% хавцаа тохируулахад одоо энэ програм дээр энийг 10% тохируулж явахд ижлэх юм байна. Ингэж тохируулах юм бол дохионы импульстэй байх үеийн буюу дохионы өндөр байх үеийн нийт үргэлж давтагдж байгаа үеийнхаа 10% тэнцэнэ. Энийг нь би 90% болгочих болно. Тэгвэл нийт давтагдж байгаа үеийнхаа 90% тэнцэж байна. Би саяныхыг зөвхөн дохион яаж харагдах юм?
та бүхэнд paint дээр зүгээр gas гараараа зураад үзүүлчихье. За 10% таа гэд үзчихье. 10% таа. За тэгвэл дохио иймэрхүү байна гэсэн. Тэгээ ахаад ингээд автагдаад нэг ингэж. За дохиог 50% таа гэвэл бидний мэддэг зүгээр хоёр тал нь тэнцэх гэсэн. Импульстэй үргэлжлэх хугацаа болон үргэлжлэх. Энэ хоорондоо тэнцэх байна л гэсэн. За дохионы duty cycle нь дохиог нь duty cycle нь 90% таа байна гэвэл нийт үеийнхаа 90% таа нь импульс байна. 10% нь импульс байхгүй. За гар морьчлаа. Дахиад 90% нь импульс байна. За дахиад 10% нь импульс байхгүй. За ийм байдлаар энэ яриад байгаа юм duty cycle буюу үүрэгт одоо үе цикл гэсэн л монголоор орчуулах юм бол үүрэгт үе гэсэн юм байна. За бидний хэлхэн дээр нэг холбосон байгаа байдал байна. За common нэмэх гэж байна. Бид нэр төхөөрөмжн дээр функцийн генератор дээр одоо XFG1 гэдэг ийм функцийн генератор програм дээр ашиглаж байна. Энд хоёр утас холбоотой байна. Амьдрал дээр бид нэг кабель холбоно. Тэр нэг кабель нь өөрөө хоёр утастай гэсэн үг. Энэ голын энэ төмөр бол манай com буюу ерөнхий газар маань. Голын энэ цэг маань болохоор манай гадна талын энэ төмөр байна. Газар маань байна. Голоор нь бол дохио нь хамгаалагдаад явж байгаа гэсэн. Тэгэхээр энд дохиогоо холбоод за тэрийг схемтэйгээ ингээ холбоцсон тохиолдолд бид нар цааш та ашиглаж чадах нэ.